Өчигмийн төргийн үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар таавахынд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөрөөр бид танд язгуур урлагийн гайхамшигыг мэдрүүлэх болно. Монголчууд бидний ахуйгаас урган гарсан өв соёл зан заншлыг илтгэх, тэдгээр язгуурын мөн чанарыг агуулсан бүх зүйлийг өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөрт багтаахыг зорьсон юм. Тэгвэл тэрхүү түүхэн урлагийг өнөө цагтаа, ирээдүйн цагтаа хэрхэн яаж хоршуулж холбон авч тээж явааг өнөөдрийнхөө хөтөлбөр таавахынд бид хүрэх болно. Үзэгчдээ студид эхний зочид өргөдөн ирсэн байна. Үндэсний бүжгийн уламжлалт, тэр хэв маяг, ая данг, орчин цагийн бүжгийн урсгалтай хослуулан үндэсний бүжгийн өв санг нэмэгдүүлж байгаа нэгэн гайхалтай хамтлагийн төлөөлөл ирсэн байна шүү дээ. За урлаг болоо авч ирсэнд баярлалаа. Юун дөрөнд эхлээд бас шинэхэн хамтлагийн Зэвтүү гэдэг энэ нэр өсөх онцгой санагдчихэв. Нэрнийхээ утгыг тайлбарлаад бас ярианд орцгоё. Зэвтүү нөр яг ер нь зэвт гэсэн үгнээс гаралтай. Тэгээд уйгурчин монголоор бол зэвтүү гэж бичдэг. Гол яг өгөх болсон шалтгаан нь бол морин дээрээс зэвтээс хамгийн хол харагдаг. Тэгэхээр ирээдүйн рүү чиглэсэн гэдэг утгаар зэвтүү гэж гисэн байна. Хамтлагийн гишүүдийн хувьд бас их сонирхолтой гэж сонссон шүү дээ. Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас бас тодорхой хэмжээнд гишүүдэд бүрдүүлсэн гэж сонссон. Хэрхэн яаж бүтв энэ хамтлаг? За ер нь бол анх яг сүүсийн харьяа соёл урлагийн дээд сургууль гэж байсан. Тэрнээс үүсэлттэй хамтлаг байгаа. Ах トゥ нар бүжигдэглэж мөнгөлөхийн хувьд бол соёмч чуулгын бүжигчин. Их театраас байна. Цэргийн ансамбл бүх цэргээс байгаа. Монгол турхтын театраас байгаа. Тэгээ одоо соём чуулгаас гээд ер нь 5 6 чуулгаас ер нь бүрдсэн тийм хамтлаг байна. Өөр газар ажиллаж байгаа хүмүүс яаж ер нь бэлтгэл сургуультай базааж байна. Контент бүтээдэг гэж хэлсэн. Одоо яг наадамд өгсөн байгаа болохоор бас бэлтгэл хийх, контент бүтээхэд маш хэцүү. Тэгэхээр бид нэр ихэвчлэн оройн цагаар эсвэл амралтын өдрөө нэг боломжит цагаар харж байгаа л ерөнхийдөө. Хичэхтэй. Юм хөгжихтэй зэрэгцээд урлагууд бас дэлхийд маш их зэмтэй ингээд өрсөлдөөд ингээд өсөд эхэлж байгаа үед тэрийг бид нэр яаж дүүнэртэй үндэсний урлагаар шингээж гоёорыг харуулж болох уу гэдэг үндсэн зорилгон дээр бид хэд ингэж ажиллаа хийж явдаг. Тэгээ үндэснийхээ урлагийг мэдээж маш сайн судлах ёстой. Угсаатан үндэстэн болгон өөрийн гэсэн биелгээ, ёс заншил хийж болохгүй гэсэн зүйлүүд байгаа. Тэднэрийг мэдээж маш сайн судлана. Тэгэл сошиалор яг ямархуу хөгжим ая явж гин тэрнтэйгээ нийлүүлээд аль болох рилээр үндэсний урлаг байгаад байдаг, орчин үеийн байгаад байдаг, хөгжим нь байгаад байдаг. Мэдээж хөгжим бол бүжийг амьлуулдаг ганц гол зүйл. Энэ хоёрыг төгс хоршуулж үзэж байгаа хүмүүст ямар нэгэн тийм мэдрэмж, сайхан муухай бүх зүйлийг мэдрүүлэх нь гэдэг нь одоо бидний үүрэг юм уу? Таандар мөвжи гэдэг бидний залуучуудын мэддэг те өөр энэ хипхоп ч юм уу урсгалын залуучууд орж ирээд тэднэртэй хамтарч уран бүтээл төрөвжнө гэдэг бол яах аргагүй энэ илрэл болоо гэж бодож байна. Тийм яг зөв. Гол илрэл нь яг тэр. Тийм мөвжи тандрын их их дуунууд дээр мөвжигийн баг бүх дуун дээр ер нь бол рил байгаа бас бүжрүүд нь байгаа. Тэгээд бидэртэйгээ хамтраад бас найзууд болоод гоё уран бүтээлээ төрөө явж байгаа. Зорилго бодол нэгтэй. Нэгтэй. Яг урлагийг л маш гоёор хүмүүст таниулахыг хүсэж байгаа. Зорилготой хүмүүс ингээд нэгдээд хамт ажилладаг гэх юм. Өөрийн отос суулгад өвдөж хорийн хоолой зангэр сүгдэж туурын малтмын тасарч үлдэхэд нуурын хөвөө зайлгэж хадаа дараа зүлтөө хамтаа байцгай дахиад ахих сүлий Та хэдийн бас түгэж байгаа контентийг харахаар нэг юм огшморч юм шиг энэ нэг дотор бас нэг бяцхан нэг юм огшил төрөөд байдаг байхгүй юу. Тэгэхээр яг л энэ зүйлийг залуу хооч үедээ ч юм уу магадгүй нөгөө ирээдүрөө чиглэсэн зүйлийг бүтээж чадчихж бидний өв соёл ч гэсэндээ мөнх настай байх нь шүү дээ тий. Тийм яг зөв. Ирчүүд яг бүжиглэхээр тэр нэг морин дээр байгаа юм шиг харагдана. Морин дээр өөрөө давхиж байгаа юм шиг санагдана. Тэгэхээр тэр нөгөө бас эрчим энерги нь байдаг гэж үздэг. Монгол ирэх хүний сүлт хиймэр нь бас энэ бүжгэнд бас оршоод байгаа. Бүжиглж байхдаа бас аваа гаргаж байгаа шүү дээ бид нар те. Хүч бидэрт өөрсөндөө өгж байгаа. Өөрсдийнхээ нэрийг дууддаг те. Зэвтүү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмуд нь бидэрт бас нэг юм эрчим энерги хүч өгöd байгаа. Монгол нэг юм ирэмгий
байгаа. Омогшил тийм Монгол омогшил бол мэдрэгддэг гэж ярьж байсан маш олон сонссон. Гэрийн хэмэр сэргээсэн шилийн богд сонсож бай. Эд хаваан гайхуулсан халахын эрс дуулж бай. Арсантай тамганы чинь дардас хатваас цусааран би дэвтэй. Алтан соён бичин хацааваас ясааран би тулж усгая. Төрийн сүлд өршөө. Хамтлагийн ахлагч мөнх тулгын хувьд бас ирээдүйд яг энэ хамтлагийн ирээдүйг юу нь яаж төсөөлж бас жанжин шугамыг нь яаж тавьж гин. Бид нар одоо ингээд цаашаа ингээд зэвтүүн ингээд цаашаа үргэлжлээд явж байгаа юм. Одоо ингээд дүүнэр аваад тэгэл энэ цаашдаа зэвтүүн нэрээрээ мэдгүй магадгүй хэдэн 100 жил ч юм уу ингэж явах бодолтой өв тээгчнэр өв тээдэг хүмүүс нь ингээд өвгөө тээгээд хүнд үлдэх хэрэгтэй юм. Бид нар жаахан эвдэж байгаа ч гэсэнтэй улс суурь бие биелгээ дээр оршиж байгаа. Яагаад энийг өөр ингээд орчин үед хослуулж байгаа нь мэдээ залуу үеэл нэг юм сонирхлын татчи дараа нь судлаад ирэнгүүт бие биелгээ гэдэгтэй төгс судална. Тэгэхээр энэ бол нэг юм өнгөөрл залуучуудыг чиглүүлж байгаа гэх юм. Сонирхолтой болгож байгаа тийм хэлбэр. Тэгэхээр миний хувьд бол яг өв дамжуулж цаашаа өргөжлүүлэх гэсэн зорилготой байгаа юм. Зэвтүүн яг ингээд мөнхөд л байж байгааг хүсэж байгаа. Та бүхэн нөө язгуур урлагийг маш олон юм зорилгын хүрээнд бас цааш нь хэрэгжүүлж байгаа гэсэн төслүүд бас санаачилсан гэдэг хэлсэн. Энэ тухайд маш олон төслүүд байгаа. Одоо ер нь эхнээс нь яг блог юм ярих чаас ямар ч гэсэн нэг сонирхолтой байлаа тийм контентууд бүтээхэд тийм өв соёл бас дан ганц өв соёлыг тэнгүүд бит тус өвгээд маш олон янз байгаа даа. Тэгэхээр нийт нь ингэ шингээгээд үздэг юм уу гэдэг бас айгүй том зорилго тавьцсан. Гэхдээ яг тэрэндээ бас багсаагаар хүрх гээд явж байгаа. Ер нь бол бүхэл бит бус болон бит бус өвийг л маш гоёор түгээх. Тийм төслүүд бас байгаа. Яг энэ залуусын химнэл энэ Монголын өв соёл бие биелгээ за бүр түүгээр зогсохгүй энэ хувцас хүртэл зан заншил шүү дээ. Энэ бүгдийг ингээд түгээгээд явж байхад яг залуучууд яаж хүлээж авч байна? Одоо нэг баярлж байгаа зүйл гэх юм бол бид хэдийн зорж байгаа зорилго биелээ болоод явж байгаа болов гэдэгт айгүй баярлдаг. Рил хийлээ. Одоо газар локейшнуудыг солиод за энд рил хий, энд хийгээг бол дарааны газар энэ газараа хий гэл. Тэнгүүд зурж байгаа хүн болгон одоо жоох хүүхдүүд хүртэл ямар гоё харагдсан бэ? Оо, хувцчин гоё шүү. Ямар мундаг бүжиглт юм бэ? Бахархаж шүү гэж зүгээр зөрөөд өнгөрөх хүмүүс одоо маш их хэлдэг болсон. Бид цаашлаад одоо нөгөө энгийн хувцалтаа хүртэл үндснийхээ хэв ээтэн гутлаа одоо өмсөө явдаг ч юм уу. Монгол цамцаа өөрөөр яаж ингэж гоё ингэж стайлын бүрдүүлээд явах уу ч гэдэг юм уу. Нөгөө ялгарх зүйлүүд нь тэр. Тэгээ тэргүүрээ ингэж явангууд хүмүүс бас тэгдэг болчих. Үндснийхээ хувцсыг гадуур өмсдөг болчих. Монгол цамцаа өмсдөг болчих. Тэгээд өмсөж явж байгаа нэгэндээ харамгүй гоё шүү гэдэг үг хэлдэг болчих. хүн ингээд тухайн зүйлийг алдагдalgүйгээр ингээд тууштай хичээлээд явж байгаа гол зорилго бол нөгөө бахархал үнэт зүйлийг мэддэг болохоор хүн ингээд хизэж орхихгүй гэд ярьжсэн үг сонсч байсан л да. Тэгэхээр та бүхний хувьд хамгийн их энэ хийж байгаа бүжиглж байгаа энэ зүйлээс авдаг урам зориг бахархал нь юу байдаг болоо? Нэгт энэ зүгээр яг ирчүүд цугласан энэчээс асар их хүч мэдрэгддэг, энерги мэдрэгддэг. Тэрэндээ бид нэр өөрсдөө хөглөгдөж явдаг. Одоо сахиус махиус гэж байдаг бол яг ингээд BTT-г ингэж дээрээс ингэж харж ингэж хүч ингэж явдаг. Одоо яг илүү орчин үе илүү ингэж чиглээд ингэ явгууд үдж байгаа хүмүүсээсээ бид нэр хүч авч эхэлдэг одоо. Энэ хөгжим чинь нэр Монголын үндэсний хөгжим юм байна шүү дээ. Энэ чинь нэр эртнээс ингэж бид нэр ингэж сур энийг ингэж илтэж ингэж зөөлрүүлж ахуйн хэрэглээнд хэрэгэлдэг байсан юм байна шүү дээ гэдэг зүйлүүдийг бас ингэ хүмүүс таниулаад ингэж явж байгаа нь бас бахархал юм байна тий. Тэгвэл яг энэ зүйлийг магадгүй нөгөө этноч гэдэг юм уу эсвэл нөгөө бүр орчин цагийн энэ хэв байдалтай хоршуулахад юу нь яг ямар зөрчилдөөн болоод ямар нийцэл гарч ирж байна. Угсаатын үндэстэн бол өөрийн гэсэн хөдөлгөөнтэй шүү дээ. Тэрийг хольж болохгүй мэдээж ялгаруулах хэрэгтэй. Одоо хотон биелгээ ингэж биелж байгаа л шууд уран хайлуу орчих юм бол эн чинь одоо ер нь үндэст ингээ алдсан зүйл болох байхгүй юу? Тэрийг бол маш сайн барьж явах нь ер нь алдахгүй барьж явах нь хамгийн чухал. Хөдөлгөөн хойлохгүй гэсэн. Хөдөлгөөн хойлохгүй, ёс заншил тэр мөргөлийг хойлохгүй байх хэрэгтэй. Тэгээ ая дан дээрээ бол
яг цогцолцог зүйл гэх юм бол одоо жишээлбэл аяны урсгал руу бид хэд аягуулсаа орж ирж байгаа. Бит мөртлөө үндэсний хэм морин хуур одоо ингээд тоглох хэвээр хөгжмүүдийн тоглуулад тэгээ мөн орчин цагийн битнүүд оруулж ирээд тэгээ тэрэн дээрээ тулгуурлаад хөдөлгөөнүүдээ хийхдээ мэдээж холихгүй яах вэ гэдгээ маш сайн бодолж хийж байгаа. За маш их баярлалаа. Энэ өдөр бидний урлагийг хүлээн авч ирээд язгуур урлагийг орчин цагтаа хослуулж байгаа бүжгийн үзүүлбэрийг яада үзэгчтэй толилуулахад бэлэн болсон байна. Хамтдаа бас бүжгийн үзүүлбэрт оръё те. За маш баярлалаа. Үзэгчдээ та бүхэнд зэвтүү хамтлаг нүргэн бүжгээ хүргэх гэж байна. Соёл эрдэнэ хөтөлбөрийн бас нэгэн чимэг болсон уран бүтээл болох Их найр уран бүтээлийг за хөөмийч, лимпчин, мөн хил хуурчин даваа сүрэн та бүхэнд хүргэх болно.
За дөнгөж саяны уран бүтээл бас их сонирн бөгөөд содон байлаа шүү дээ. За саяны уран бүтээл бол их найр гэж уран бүтээл байгаа. Тэгээд би өөрөө язгуур урлагийн чиглэлийн уран бүтээлч. За тэгээ ер нь бол яг хоо этник орчин үеийг хослуулад тийм ээ. Хөгжмийн найруулгыг оруулаад Эрдос гэж залуу хөгжмийн хийгээд хагар зол гэж хүсгүй одоо үгийг бичиж хийсэн юм бүтээл байгаа. За энэ их найр бүтээл дээр бол би өөрөө нөгөө хөөмич гэсэн шүү дээ хөгжимч гэсэн тийм. Дуулах шаардлагатай болсон. Тийм тэгээд дуулалт орсон, хөөмийн хархираа төрөл орсон, хөөмийн шахаа төрөл орсон. Мөн одоо тэр хоолойны хархиралт буюу одоо яг хөөмийн төрөлд орохгүй. хайрг найрг дуулан тойрно. Айзам яруу их шиг хоорно. За нэг ийм төрөл бас орсон. Тэгээ мэдээж эртний нүүдэлчдийн өг хөгжим болох хэл хураа бас хослуулсан байгаа. Түүнээс гадна нэг юм амьтны аялгауг, амьтны дуу хоолойг бас гаргаад ирсэн шүү дээ. Тий. Тэр бол яг нэг хуруу цуур гэж байгаа. Тэргээр бол бас яг дунд нь юм чимэглэлт хийж юм л да. Хуруу цуур гэж. Ийм их бодлоо. Зөвхөн тэр амны хайрцгийн тэр дотор Ганц хуруул ашиглаж байгаа гэсэн. хан дээр тий. өөрөө хөгжим оруулдаг те. Өөрөө энэхүү тоглож байгаа хөгжмөс уралсан байсан. Энэ тухайгаа бас үзэгчтэй харуулад яриа те. За энэ хуур маань болохоор би ч одоо энэ хөгжмийг 24 жил тоглож байгаа. Анх бол миний хобби байсан. Одоо миний мэрэгжил болоод одоо ингэ явж байна. Тэгээ би энэ хөгжмийг гаргахын тулд нэлээд олон жилийг бас зарцуулсан. Хөгжмийг хийхэд бол одоо хээ хуарыг бол яаж хийж болно? Энийг бол одоо уран дарахчуд бүр хийчихнэ. Гол нь энэ хөгжим дуугарах хэрэгтэй байна. За би үндсэн мэрэгжил бол лимчи гэж хэлсэн шүү дээ. Лимбэн дээр энэ 6 хуруу ашиглагддаг. За. Монгол лимб бол өөрөө 6 нөхтэй. Тэгээ энэ хөгжмийг чинь хийхийн тулд одоо ингээд халаан, хөргөөн нөгөө их энэ ган манг чинь ингээд тасдах юм хөрөөмөрөөтэй одоо ажилтдаг байхгүй юу? Тэгээ гараа зүсээд ингээд одоо халуун гал төлдөг ч юм ийм асуудлууд үүссэн. Тэгээ би дотроо бодохгүй. За нэг хэдэн хуур хийсэн л дээ. За би бол энэ тоглох хэвээр бас хэдэн жил тогломоор байгаа шүү дээ тий. Хуруу гартаа бүтэн байж байгаа бас үндсэн мэрэгчлээ бас нэлээд сайн тогломоор байна тий. Тэгээд Цэнт жаргал гэж залуутайгаа учирч уулзсан. Тэгээд Цэнт жаргал гэдэг залуутайгаа энэ санаагаа хэлээд одоо манай Цэнт жаргал маань миний бух хуурыг одоо уралж өгч хамтран ажилдаг байгаа. Одоо шашин шүтлгийн хувьд бол онгоц шүтлэнтэй холбогдох гэдэг яг мөн чөндрийг ингээд судлаад ухаад үзэх юм бол нэг тийм сүнслэгч юм шиг бас нэг юм далд ертөнцтэй холбогддог гэдэг утгаар хүмүүс их ойлгодог. Тэгвэл энэ мөн чанар ч гэсэн ингээд гарч байгаа тэр хөгийг уран бүтээлийн төвшөнд хүмүүсээс тэр талаараа илүүтэй наалдаж хүлээж авдаг болов. Гадны хүмүүс яг энэ хэл уурыг их сонирхож байгаа гэж та бас ярианы өмнө дурдж байсан. Бүр гадны хүмүүс сонирхохоос илүү бүр хөгжсөн байна. Дэлхийн 160 орн гэдэг чинь энэ чинь өөрөө дэлхийн хөгжим болоод хөгжсөн байна. Нэвтэрсэн байна. Тий. За манайх бол эртний нүүдэлчдийн өг хөгжим гэж нэрлэж байгаа. Хэл гуур хөгжим дээр аялгау тоглолт одоо аялгау гэж бодъё л доо. Жалан мар. Болох юм. Мэдхгүй болдгоо гэж ярьж байгаа байхгүй. Зүгээр нөгөө хүмүүсийн ойлголт нь юу гэхээр за яг бөөнөр бол өөр өөрсдийн татлагаа ингээд татж байгаа. Тэр бол тусгай хуураа амьлуулдаг. Тэг амьлуулж одоо тэр зан үйл хийсний дараа тэр хуураараа онгод тэнгэртэй ингэж холбогддог явган бөөлөн гэж ярьдаг шүү дээ. Ийм хоёр тустай зүйлийг заримдаа хүмүүс холиод иддэг байхгүй. Тийм байна тий. Тэгэхээр аялгау тоглож болж байна. Давх гэж болж байна. За одоо жишээ нь хөхөд онгодно. Оогийн цаана донгож байна. Тийм байна. Одоо морь давхиулж болно. Маш олон илэрхийлэмж гарч ийн гэсэн шүү дээ, тий. За. Бүр дахиулаад янцгаалаад. Яа, янцгааж болж байна тийм ээ. Ааха. Тэгээ ер нь бол энэ хэл уур хөгжмөд тоглоход өөрөөс нь гарах ихшээс гадна хүн өгүүлэх хэрэгтэй маш их ашиглах хэрэгтэй байгаа. Тийм. Дэлхийн олон оронд би явж тоглолт хийж ойрын тайз майз ингээд янз бүрийн газар тоглолт хийж байсан. Тэгээд ер нь бол миний бодол. За тухайн гадаад улсад очисон ч гэсэн тэд нар бидний соёлыг мэдэхгүй, Монгол улсад ирж үзээгүй, зарим Монголыг бүр мэдэхгүй хүмүүс учирч уулзах тохиолдол байдаг. За тэгвэл миний дотор юу бодогдох гэхээр за би хэл хуурын аялгаугаар энэ хөөмийн аялгаугаараа энэ хүмүүсийг Монголдо аваачих тийм мэдрэмжийг л өгөх ёстой гэсэн зорилготойгоор би тоглодог.
Таны хувьд бол яг энэ өгүүлхэн эрхтнэр дамжтай хөгжмийг илүүтэй бас тоглож байна. Лимб хөгжмөр бас тоглодог гэсэн тий. Тийм. Лимбэн дээр бол нөгөө битүү амьсгаа гэж бид яриад байдаг. Маш их тэр нөгөө уушгины багтаамж тэр чинь тасралтгүй амьсгал аваад гарч байгаа процесс шүү дээ тий. Энэ тухай та ярихгүй. 2011 онд Монгол лимбчдийн холбоо ингээд ажиллаад одоо цэвсэр багш толгоолоод Монгол лимний битүү амьсгаа буюу уртын дуу хөгжимд арга барил гэж авсан юм. Энийг тэгээ бит бус өгөөр бүртгүүлсэн. Тэгээ энэ бол нөгөө тасралтгүйгээр үлээдэг тийм нууц урлаг л аахгүй юу. Одоо эртээр үед уртын дуу хөгжимд арга барил гэдэг яриад байгаа учир нь юу гэхээр уртын дуучинтай хамт лимбчин тоглодог байсан. За одоо ч гэсэн тоглож эхэлж байгаа л да. За уртын дуучин амьсгаагаа авч эхлээд яг хамт аялгауг нь үлээж эхлээд замдаа нэг зогсохгүй. Тасралтгүй үлээх хэрэгтэй. Лимбчин аялгауг нь бүр тоглоод. А дуучин бол ингээд нэг хэсэг яваад амьсгаагаа яваад амьсгаагаа авч байгаа шүү дээ. Тэрэн дээр нь тасрахгүй үлээж байгаа. Тэгээ тэр нь ингээд үргэлжлээд ингээд 3 минут 4 минут 5 минут ч юм уу тасралтгүй үлээх юм зүйлсүүд байдаг. Энийгээр бас гайхалтай. Соёлын бит болон бит бус өвийг бас түгээж байна. Өөрөө өвлөн уламжилж байна. Дөнгөж саяас уран бүтээлээ хөргөж явахад нь харахад анзаарахад нилээ энерги зарцуулж байна. Бас бүрэн ийм зүрх сэтгэлээ зориулж байна уу да гэж харагдаад исэн л да. Яг нь ер нь бол энэ яагаад энэ этник чиглэлдээ орчин үеийн чиглэл рүү оруулсан бэ гэдэг юм. Залуучуудаа бас хөргөж сонсгож энэ язгуур урлагчийн ийм нандин зүйлс байдаг юм шүү. Одоо яг язгуур байдлаар нь ингээд сонсгоод хүрэх гэхээр хүлээж авч сонсогчд одоо дүүнер штэ залуу дүүнертэй л хүрэх гэдэг байгаа байхгүй. Тэр нь жоохон уур болчиход байна. Тэгэхээр энийг жоохон этник чиглэл рүү оруулаад ингээд орчин хөгжмөнтэй холж байгаа байдал байхгүй. За зорьсон бүхэнд нь амжилтыг хүсье. Одоо харин үзэгчдэд зориулаад бас нэгэн бүтээлээ та тоглож өгнө шүү дээ. Энийний тухайд хэрхэн яаж бүтв? За энэ бүтээл болохоор Сиренэн Баатар гэж хүний үг. За манай нар уу? Одоо Наранбаатар бай охин шүү дээ тийм ээ. Цаг агаарын цэнхэр залай тоглодог. Одоо тэдний охин нь одоо бас хөгжмийн продюсер хүн байдаг. Тэгээд тэр хүний аяалгуу хөх саарл чон гэсэн юм уран бүтээл байгаа. За хамтдаа хүлээ авч сонсцгаая.
Язгуур урлагийг орчин цагийн хөгжмийн хэлээр илэрхийлэн гаргаж ирж байгаа Ethno Walk хамтлагийнхан яг одоо манай студид зочилсан байна. За үчи минь Сайн байна. За танай хамтлагийн хувьд бас хизээ үүсгэн байгуулагдав. Ер нь энэ нэршлийн хувьд бас их онцлог байна шүү дээ. Бид этно гэдэл бодохоор энэ бол мэдээж хэрэг бас нэг арай өөр өнгө аястай байна ч гэдэг юм уу. Эсвэл нэг өөр зүйл гэж ойлгоод байдаг шүү дээ. Гэтэл үүнийг орчин цагийн хөрсөн дээр буулгана гэдэг бас нэг тустай ойлголт болчиход шүү дээ. Etno гэдэг хамтлагийн нэрээс эхлэх юм бол etno гэдэг маань язгуур, vogue гэдэг vocal гэдэг англи үгнээс гаралтай дуу хоолой гэсэн үг ээ. Танай хамтлагийн хувьд бол за хамгийн онцлог сонирхолтой зүйл бол Монгол ардын тэр ардын аман зохиолыг за урлагийн дуу хөгжим болгож гаргаж ирсэн бас их шинэлэг байсан. Тэгвэл энэ бүтээл төөрөх явцад бол маш олон судалгаа хийх шаардлагатай бол. Тэр явцад мартагдсан тийм бидний хэлц тийм үгнүүд хэр олон байв гэдгийг бас асуумаар байна л. Монгол Улсын консерваторийн номын сангаас зөндөө их юм хайж судалж олсон. Тэгээд манай эмээ өвөө ашигладаг байсан зөөр цэцэг болон төргийн хэллэгтэй баг байхад хүүхдүүд одоо хэл яриа засахын тулд энийг амдаа чулуу хөлж байгаа л төргийн хэлийг хэлүүлдэг штеп. Тиймэрхүү юмнууд бас санаанд ороод тэгээ мэдээж хэрэг интернетээр бас те хүмүүсээс асуугаад одоо дээр үеийн хүмүүсээс асуугаад тэрний үндсэн дээр одоо энэ дуунууд маань бүтсэн юм аа. Монголд танай хамтлагаас өөр яг энэ чиглэлээр ингэж уран бүтээл гаргаж байгаа хамтлаг байх юм уу? Цор ганц байна уу? Зөндөө хамтлагууд байгаа. Ягаад гэвэл одоо этно рок хамтлаг гэх юм бол тод жишээ нь манай Дахиу хамтлаг, одоо Уухай хамтлаг. Тэгтээ тэднээс чинь ихэнх нь дандаа эрэгтэйчүүд байгаа тий. Яг этно pop урсгалаар рок биш, pop урсгалаар яг гарч байгаа. Тэгээ хөгжмөдүүд дуулаад өөрснөө хөгжмөө зохиогоод явж байгаа. Бараг цор ганцхан болоо да. Хамгийн гол нь одоо хөгжмийнхаа зохиол гарсны дараа яг тэр битэндээ тааруулж, хэмнэлдээ тааруулж сонсогчдыг уйд байхгүй байлгахын тулд ямар flow гэдэг чинь одоо үгийн хуваарлалт битэндээ одоо 8 тактанда үндсэн аялгаундаа тэрэндээ тааруулж л хийнэ. Сонирхолтой өрмөц шийдэл санагдаад байгаа. Хүмүүс ер нь яаж сонсоод хүлээж авч ийн сэтгэл комент гэдэг шүү дээ. Тэр ер нь хэр байх шиг бай. Настай хүмүүс маань айгүй олзуурхаж хүлээж аваад болж штэ өстө хөөрхөн биш штэ. Ялангуяа залуу үе хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүдэд энийг бүр яаж цэвэрлүүлэе гэж бодож ирсэн. Ингээд дуу алгаад гаргачаар өстө гоё юм биш дээ гэдэг комментууд биднэрт маш их ором өгсөн тий. Одоо хамтлаг дотор яг өөр өөрсдийн үүрэг гэж байдаг те хөгжим жишээ нь за гоцлол дуучин гэдэг юм уу. Танай хамтлагийн хувьд бол ямар хуваарил дээр явдаг юм бэ? Тухай бүрднээс танилцуулъя. Манай одоо хишгээ маань болохоор морин хуурч, хөөмич, nature sound байгалийн дуу аваа бас гаргадаг. Дуулна тий. Маш олон төрлийн зэрэг гүйцэтгэж. Одоо бахархал болсон үндснийхээ одоо бүх өв соёлыг тээж явж байгаа өсгөө байгаа. Манай аялуун гэх юм бол манай яг хамтлагийн гишүүн гэхээсээ илүү бид хоёртай хамтарч уран бүтээл хийж байгаа. Гослол зочин байгаамаа. Аялуун маань болохоор одоо сүүлийн үед хэл хуур бас тоглоод сурж байгаа. Одоо морин хуур тоглох гээд бас Сүхбаатар гээд морин хуурч салгаа дээр хичээлийн авахгаа явж байгаа. Ятга хөгжмийг мэдээж өвөө заагаад өгж байгаа. Тэгээд бас л энэ өв соёлоо суралцсан явж байгаа. Ахын байгаамаа. За дуу аялууны хувьд өөрөө юмыг тогтоох тийм чадвар хэр юм шиг чамд ажиглагдсан? Сайн ажил. Сайн байна уу? Тогтоочвол ер нь мартахгүй байна уу тий? Үгүй. Гоцлоод бас дуулаад явж штэ. Манай аялал одоо хэдэн настай лээ? 10. Гоцлоод ингээд дуулахад сандардсан юм уу? Үгүй. Ямар мэдрэмж төрдгийг? Сайхан мэдрэмж. Тийм үү. Сайхан мэдрэмж. Маш өргөө утгаараа тий. Сандрах үед хэл төвлөрөх ч юм уу, эсвэл зарим нэг үг хэллийг буруу хэлснээсээ болоод тухайн агшинд паникнд орох ч юм уу, ийм асуудлууд байдаг штэ. Яг ийм асуудалд ороод яана тэр төргийн хэллэгээ нөгөө буруу хэлчлээ дээ гэд ингээ бодох тохиолдол гарч ивэ. Тиймэрхүү тохиолдол гарна штэ. Ямар нэгэн байдлаар тайзан дээр гарахад алдаа гарна. Гэхдээ тэрийг ингээд шууд хүмүүст баригдахгүй байхыг л айлуулах гэж байна штэ. Авцсан чадаагүй юм шиг байхгүй штэ.
Аялуун бас алдсан ч гэсэндээ алдаагүй юм шиг л дуулдаг. Тий. Зөвхөн одоо тэнгууд хүмүүс заримдаа анзаараагүй байдаг. Одоо яна би ингэчлээ өөрөө мэдж байгаа. А тэнгууд хүмүүс ингэсэн ш тэгч. Үгүй анзаараагүй штэ гэх юм. За заашгүй дээ гэж бодож байгаа. Тэгэхээр тэгэл ялангуяа урлагийн хүмүүст бол гарна штэ. Галдаг. Гадаггүй хүн төгс хүн гэж бол байхгүй байна. Ялангуяа нөгөө язгуур урлагийг сонирхоод ялангуяа өөртөө бүр түгээж байгаа хүмүүсийн хувьд нөгөө бие авч явах байдалч гэдэг юм уу нөгөө үндэснийхээ хэв маягийг яаж хоршуулах вэ гэдэг тал дээр бас шин санаа уралдуулах хэрэг гардаг л ах л та. Яг одоо хамгийн гол нь хөгжмийнхаа одоо стил жанр тий тэрүүгээрээ яавал илүү хинч сонсоо айгүй амархан чихэнд орчхоор хоногчхоор тиймэрхүү юм хийхийг зорж байгаа. За бүгдээ яриагаад төр хугацаанд завсарлаад та бүхний бас ажилгуудсан уран бүтээлийн дээдсээс үзэгчдээ сонсож хүргэе гэж бодож байна. За энэ бол 12 жилийн магтаал. За аялуу охин маань гоцлон шүү дээ. За хамтдаа хүлээ авч сонсоод эргээд ярилцъя. За баярлалаа. Ер нь Бурайд улсын урлагийн гавь сэтгэлтэн хэмээх энэ нэр хүндтэй том шагналыг хүртээд ирсэн. Энэ шагналыг авсан тухайд бас эргээд нэг ярилцъя тий. Мэдээж нөгөө Монгол болон Бурайд гэдэг энэ хоорондын улсуудын соёлын томоохон бас нэг гэлч гүүр болсон болов уу гэдэг тэр мэдрэмж бодлыг төржлөө байна л да. Хамгийн гол манай аав 17 жил Бурайдын байгальч болгот уран сайхны удирдаач хөгжмийн зохиолч хөгжмийн удирдаачаар үндэсний оркестрын авч явсан. Тэгээд тэрний хажуугаар одоо нөгөө алтны дэргэдэхгүй шаардлаган гэдэг шиг би одоо үндэсний хөгжимд дуртай болж эхэлсэн. Гол нь би эстрадаар эхэлсэн. Эстрад урлагт маш өөрөө дуртай учраас тэгээ өөрөө дуулж исэн, октын дөрөв хамтлагтай байсан. Тэгээд ер нь бол хөгжмийн зохиолч гэдэг талаараа илүү Бурайдд илүү одоо нэрт гарсан юм уу? Ер нь урлаг гэдэг маань хин хүнийг л холын газар байгаа хүмүүсийг ч гэсэн ойртуулдаг ийм сайхан авшигтай зүйл юм шүү дээ. Хишгээгийн хувьд бас үндэсний тодтгол болсон энэ сайхан зэмсгээ бол бүрэн эзэмшжээ. Харин нөгөө байгалийн дуу чимээг гаргана гэдэг бол тухайн хүнээс өөрөөс нь хичээл зүтгэж шаарддаг юм шиг байлаа шүү дээ. Ялцчгүй нөгөө хөдөө өссөн тэ холбоотой. Тэгээд
хөдөө тэгэл хонь хураг ишгэндээ ингээл явж байхад гоё шувууж иргэн байгалийн янз бүрийн чимээ сонсогдсон тэрийг дагаж дуурайж үзнэ те. Тэгсээр агаал тэгэл надад бол тийм амар хэцүү бол байгаагүй. За одоо ингээл бид нар өглөө эрт босоод гэрээсээ гараал ингээд суньяаж ин гэдэг төсөөлөлтэй. Тэнгуут л ингээл уул нь юу дуурдаг вэ? Хөхөө тий? Тэрийг ингээд сонсоод гэл тон өөр байх тий. Тэгэл гэж сонсоод дагаж дуурайгаал. Тэгэл гэртээ ингээл өглөө бас дөнгөж нүдэ нэгээл сэрээл байж байгууд гээл шууж ирэгдэг шүү дээ. Тэгэл тэр мэдчлэн сонсоод яаж дуурд юм бол тэгэл дуурайгаал дуурангууд болоод ангууд ямар гоё юм бэ гэл зарчиж байгаа юм чи. Одоо манай ишгээч юм туранхай гойлог хөөрхөн царайтай ингээл амар нарийнхаа олгоор дуулах юм байхдаа гэж хүмүүс хүлээж идэг тэгэнгүүт ваа гэл хүмүүлээд тэгээд тэгэхээр бүгдээрээ шокод ордог. Охиноо ингээд сургаад магадгүй алдаагийн засаад ч юм уу яг ингээд багш шавийн ийм харилцаатай байх ямар байдаг юм бэ? Би дуучин болохгүй гэжсэн байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр бүр та зөндөө хүмүүст ингээд дуу бичиж өгөх байх юм. Би дуучин болъё гэдэг хаа та надаа яагаад дуу бичиж өгдөг юм? Би дуучин болохоор шийдсэн. Гэ бүр шууд албан ёсны мэддэгдэр надад ирж шүү. Би уул нь охинтойгоо амар гоё юм те. Ээж охины харьцаад амар гоё те. Яхан бэ гэж холдсон. Хэрэггүй те. Хэцүү ажиж штэ. Тэгээд би багш байх юм бол би амар хатуу багш. Шаардлага өдөртэй багш. Маш их хөдөлмөрлөл хийх шаарддаг тийм ээ. Гэртээ очиод за чи яг энийг сурчаад ирээрээ гэж сураагүй ирэх юм бол би уурлана тий. Дахиад явуулна гэх мэтээр би ингээ охинтойгоо энэ гоё ээж охины харилцаагаа муужруулмааргүй байхгүй юу? Тэгсэн чинь энэ хүн чи одоо тэгээ дуучин болно гэдэг юм шиг. Ай тэр нь ээж нь хэр хатуу багш байна. Загинж нөө гайгүй юу? Загинх уу? Яаж юм бэ? Зингүй. Юмаа зээжтэй ингээ сайн хийгээд байгаа бол ер нь бол багшаа загинхгүй байна. Гайгүй байна. Гайгүй. Ер нь цаашаад яг ямар урсгалыг бас энэ төрлүүдийг шин содон байдлаар бас нэвтрүүлээ ашиглая гэж бодож байна. За бодсон төлөвлөснүүд зөндөө байгаа. Тэгээ нэгдүгээрт одоо энэ дуунуудаа өргөжлээд бас мартагдсан зүрх цэцэн өгс болон тургийн хэллэг те ардын ам зохиолоо хэсгүүдээсээ оруулна, шингэн, багтаан тэрнээс гадна одоо энэ 5 Монгол байгаа өөр Монгол хайлмаг бурайд тува ар Монгол те эдгээрсээ ардын мартагдсан бас дуунуудыг авч шинжилж өөрснийхээ стил жанрт оруулж хийх бас зорилготой байгаа. Тэ. Одоо энэ Монгол туурхтын урлагийн зүрх нь Монгол аялгаа. Тийм шүү. За маш их баярлалаа. Ингээд яриад суувал энгийн маш их хаалцрахтай зүйлийг дуртаж болохоор байна. Та бүхний уран бүтээлийн хувьд бол онцгой содон байдаг шүү гэдэг энэ ташранд бас хэлмээр санагдаж байна. За урилга авч ирсэн та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.
цагийн монголчууд бидэнд өвлөгдөн ирсэн язгуур урлагийн мөн чанарыг өнөөдрийн соёл эрдэнэ хөтөлбөрөөр та бүхэнд хүргэхийг зорилоо. Язгуур урлаг гэдэг бол бидний нүүдэлж ахуй соёл хийгээд энгийн аж амьдрал бүхий л зүйлсийн эхлэл байдаг юм аа. Бидний өдөр тутамдаа хийдэг тэдгээр үйлдэлээс эхлээд урлаг болтлоо яаж түүхэн хугацаанд хөгжиж ирсэн бэ гэдгийг та бүхэн өнөөдрийн зочдын ярианаас мөн урлагийн сайхан үзүүлбэрүүдээс толдон харсан болов уу гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйд ч гэсэн дэлхийд омогшиж ондоошрох ёстой тэдгээр зүйлсийг бид өнөөдрийнхөө соёл эрдэнэ хөтөлбөрөөр дамжуулаад танд хүргэхийг зорилоо. Үжийг сайхан өнгөрүүлээрэй.